тавьсан. Тэгсэн хэрнээ та ерөнхий сайдыг томилох энэ хурал дээр чуулган дээр орж ирээгүй. Хүмүүсийг урайлан дуудаад оруулаагүй. Улс төрийн ёс зүй гэж алах. Соёл гэж байхгүй. Тэгсэн мөртлөө зарчим үнэт зүйл ярих дуртай. Шадар сайд болохгүй гэсэн. Засгийн газарт орохгүй гэсэн. Би нүх болгон руу ороод идэх тийм хүн биш ээ гэж хэлж ирсэн. Тэгсэн мөртлөө маргааш нь байр суурь нь өөр болцсон. Тэрийгэ тайлбарлахдаа нөхцөл байдал өөрчлөгдсөн юм а гэж хэлж байгаа. Өнөөдөр хизээч өчигдөр шиг байдгүй юм. Маргааш хизээч өнөөдөр шиг байхгүй. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тэгэхээр таны хэлсэн үг үргэлж өөрчлөгдөх юм байна гэдгийг одоо би ойлгосон учраас таныг шадар сайд бол нэр дэвшихийг одоо дэмжихгүй байгаа юм. Тэгээ хүн бас бодож явах хэрэгтэй. Та намын дараагаар ажиллаж ирсэн. Бид шинжилгээний байгууллагыг шинжилгээ хороог үүсгэн байгуулад танд маш олон сан саналчлалыг дэвшүүлээд бүр арга ядаа таныг огцруулах хөдөлгөөн өрнүүлээ огцруулж ирсэн. Та ажлаа хийж чадаагүй. Гэхдээ би бас хүн ёсоор танаас бас ахын хувьд бас тухайн үеийн үйл явдлын улмаас уучлалт гуйж ирсэн. Тэр бол үнэ. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлын талаар бол би танаас одоо маш тодорхой үнэлт дүнэлттэй болсон. Монголын нийгэм харж байгаа, Монгол ардын нам харж байгаа. Та улс төрд явж байгаа хүүгээ ядаж бодох хэрэгтэй. Монгол ардын намаар яваад ах шиг байдэ. Үнэлт дүнэлт эцгээр нь харж өгвөл яах вэ? Ганц удаагийн албан тушаал юу юм бэ? Та хийж үзээгүй ш. Засгийн газрын хэрэглэхийн дарга, боловсролын сайд. Тэгээ одоо ерөнхий сайдтайгаа та хэр зэрэг одоо гар нээлж ажиллаж чадах юм. Өөрчлөлтийн эсрэг байсан хүн, шантааж хийсэн, увайгүй байдлаар улс төрийн 8 тохироо хийсэн. Тэгээ одоо цаашдаа энэ бузар улаан юмыг улс төрөөс нэг мөсөн зайлуулах хэрэгтэй нөхдөө. Хэдий бол нүүр нүрээ харж бие бинийгээ хуурах юм. Энэний цаана энэ улс төрийн булхаалаа өөр хизээч ингэж явах юм бол засрахгүй. Засч чадахгүй, өөрчилж чадахгүй. Шулуухан хэлэх хэрэгтэй бие биендээ. Болж үтэхгүй байгаа юм. Шудраг байх хэрэгтэй. Шудраг өсийг хүсчил байгаа юм бол өөрчлөлтийг хүсчил байгаа юм бол тийм учраас та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнж байгаа юм бол зөв зүүнэх хэрэгтэй та.